лог код платформ танилцуулах байгаа юм чинь хэдлээ нэг лог код гэж яг юу юм бэ гэдэг товчхон хэдлээ нэг танилцчихъя те. За лог код гэж юм яг юу юм бэ гэхээр код бичихгүйгээр эсвэл маш бага кодоор програм процесс систем хөгжүүлэх арга юм. Энэ виза загварчлал автокод бэлэн компьютеруудыг ашиглан хөгжүүлэлтийг хурцгаж бизнес хэрэгслийг бүтээгч болоход чигсэн технологиг лог код гэж нэрлэж байгаа. Яагаад лог код хэрэгтэй вэ гэхээр дижитал шилжилтийг дэмжин хөгжүүлэлтийн хугацааг 50-аас 80% бууруулна, зардлыг бууруулж хөрөнгө оруулалтын өгөөжийг хурцсах нь IT ба бизнесийн хамтын ажиллагааг сайжруулна, шин санааг богино хугацаанд туршиж нэвтрүүлэх боломжтой. Программист бус citizen developer-ч хөгжүүлэлтийн орчинд оролцогч байж болно. Нийлүүлэгч компаниас үл хамаарч хөгжүүлнэ, хүний нөөцийг хурдан сургах боломжтой байдаг. За үндсэн манай Vertex log код платформ бол зүгээр нэг цонхт тайлан жагсаалт хийдэг лог кодоор хийдэг хэрэгсэл биш. Vertex платформ бол интерфейс систем, шийдэл хөгжүүлэх, хамтран ажиллах бүрэн хэмжээний дижитал экосистем байгаа. За манай платформын үндсэн бүтэц болохоор дотроо 9 дэд платформыг агуулж байна. За. Үн дотроо болохоор процесс платформ, дата платформ, IT платформ, мобайл платформ, портал, UI, digital team платформ, sysadmin платформ, UI платформ. Үүнийгээ дагаад манай common service management, security management гэдэг илүү аюулгүй байдал дэд үстэй суйрлагдаж манай платформ маань бүхэл пул байдлаараа ажиллаж чаддаг. Энийний доор API management гэдэг дээр манай 9 дэд платформ үүсгэсэн боломж процесс зэргийг API management-ээр удирддаг байж болно. Үнэн нь болохоор гадны систем болон 3 дахь системтэй түгээмэл ашигладаг REST SOAP гэдэг протоколоор өглөө солилцож авч болно. Мөн төрийн үйлчилгээний хууран дан гэх мэт төрийн үйлчилгээтэй холбогдсон мөн e-баримт, e-такси сервисүүдтэй 200 гаруй гадны сервисүүдтэй интеграц хийж ажиллаж чадж байгаа. За манай 9 дэд платформын үндсэн core feature-үүдээс танилцуулах юм бол бизнес процесс моделинг, за тэгээд end to end нийлэн процессын менежмент, за digital TV, real time collaboration, user monitoring, alerts, log code, portals гэх мэтчлэн манай 9 feature-ээр 9 дэд платформын core feature-үүдээс танилцуулах юм бол эдгээрүүд байгаа. За одоо манай дээр сая 9 дэд платформоор танилцуулах эхний танилцуулга маань процесс платформ гэж байгаа. За үндсэн боловсрол байна. Одоо манайхыг ашигладаг citizen developer-ууд бол сайн мэдж байгаа тийм. Атомын процесс загварч чадчихээн. End to end процесс rule гэх мэт зүйлийн үндсэн боломжууд манай core үндсэн боломжууд бизнес процесс платформ дээр байдаг. За одоо шинжил маань AI процесс эйжент гэдэг дээр үндсэн боломжуудаа скил байдлаар ашиглаж AI суйрлаж процессын дараагийн 90 үеинд манайх ирж эхэлж байна. За жишээ нь үндсэн платформынхаа 4 эйжентийнхаа боломжуудыг танилцуулахад AI суйрлсан процессын зөвлөмжийг илүү citizen developer зориулсан AI-гаар загварчлах явцад алхмуудыг гарын авлага болон дараагийн шатанд хийгдэх тохиргоонуудыг санал болгодог байдлаар бид загварч эхэлж байгаа. Мөн PPM зурагнаас end to end болон нийлэн процессыг үүсгэх боломж хийсэн байна. Мөн PDF файлаас процесс үүсгэх гэдэг дээр бол айл болгон дээр жишээ нь албан байгууллага болгон дээр бол PDF файлаараа тухайн байгууллагын процесс болон анкетууд PDF файлаараа байдаг тийм. Тэрийг одоо жишээ нь AI-ээр уншуул таниулж динамикаар хэдхэн секундын дотор процессыг платформ руу оруулж иж чадж байгаа. За хөгжүүлэгчийн промптээр ажиллаж тухайн промптоос фарсиж AI-ээр өгснөөр процессыг динамикаар үүсгэж тохиргоог өөрчилж чаддаг. Ерөнхий танилцуулахад бол процессын эйжентээр ийм боломжууд сүүлийн 1 жилд нэмэгдсэн байна. За дата платформ. За дата платформ бол ер нь дата гэдэг бол бүх байгууллага дээр үнцэнтэй зүйл тийм. Энэ дээр бол манай үндсэн боломжууд маань метадата дээр суурилсан үгдийн загвар үүсгэж, үгдлийн холбоор түүхийг бүрэн
хөлбөрөөр харж чадчих. Дата март бэлтгэхдээ тэгээд хөл бүрийн их усрээс өгөгдлийг систем рүүгээ импортлох боломж байдаг. Мөн стейжинг боловсруулалт их энэ илүү хангасан дата мартыг бэлдэж өгдөг боловсруулалтын үндсэн боломжууд байгаа. За одоо эдгээр боломжуудаа эйжент дээрээ, дата эйжент дээр скил байдлаар ашигласнаар доорх боломжуудыг бид нэр санал болгож байна. Энэ нь бол хэрэглэгчийн промптоос орж ирсэн команд дээр датасет хооронд автомат холболтын хийснээр мартын тохиргоог автоматар үүсгэж чадчих. За тэр үүссэн мартаасаа бид нэр хэрэглэгчийн промптоос текстээс ойлгон тайлан чарт графикийг санал болгож чадж байгаа. Мөн өгөгдлийн QA болон тухайн өгөгдөл дээр ажиллах үйлдэлүүдийг бас гүйцэтгэж чадж байгаа. Жишээ нь энэ дээр одоо өгөгдлийн давхарлал шалгах, зөрчил илрүүлэх, засах гэх мэт үйлдэлүүдийг скиллүүд ашигласнаар хийж чадж байгаа. За SQL query гэнэ тэгэхээр энэ маань илүү citizen developer зориулсан боломж байгаа. Одоо энэ дээр prompt өгснөөр тухайн prompt тексттэй холбоотой бүх датасет тохиргоонуудыг уншаад SQL query generate хийх боломжтой болсон. За энийг бол манай илүү developer-ууд нэлээд хэрэгтэй боломж үүс гарч ирж байгаа. За дараагийн платформ UI UX платформ байна тий. Энэ нь бол илүү системийг өгөн гүнзгэмжтэй UX талд нь анхаарсан платформ байна. За UI agent маань дээрх үндсэн core скиллүүдийг чадвар болгож өөртөө ажилласнаар за динамикаар дашбордын пэйж үүсгэж байна. Mobile interface, portal. Одоо энэ дээр хамгийн гоё юм нь Figma-гаас шууд импорт хийх боломж нэмэгдсэн байгаа. За Figma-г бол их дийлэх одоо UI UX хийдэг дизайнерууд бол Figma ашиглаж байгаа тий. Figma дээр зурлаа. Одоо бол уламжлалтаар бол хийхэд нэг пэйжийг, системийн пэйжийг хийхэд бол за нэг 8 цаг ч юм өдрийн пул цаг зарцуулдаг тий нэг программист. Одоо бол тэр шаардлагагүй. Хэдхэн секундын дотор Figma-гаас пэйжийг оруулж ирэх, импорт хийх боломжтой болж байна. За portal платформ. За энэ нь болохоор илүү тухайн байгууллагын брэнд нүүр царай болдог тий танилцуулга, портал, ландинг пэйж, e-commerce, e-shop олон нийтэд зориулсан браузер дээр рендер хийгддэг маань тийм процесс пэйж байгаа. За үүнийг болохоор бас бид нэр портал эйжентээрээ дамжуулан хөгжүүлэгч болон бизнес хэрэглэгчийн шаардлагыг хурдан хугацаанд биелүүлэх шийдлийг боловсруулад үүн дээр бид нэр жишээ нь хэрэглэгчийн промптоос тухайн индастри болон контентийг ангилж шалгаж үзээд веб хуудсыг бүтцийг тодорхойлоод тэр бүтцийн дагуу веб хуудсыг нэг хэдхэн секундын дотор үүсгэхэд хуудсыг завсруулах болон манай дээр одоо яг бэлэн ашиглаж болох үс 300 гаруй бюджетийн сангаасаа бүтцийг тодорхойлоод пэйжийг үүсгүүлж боломжтой болсон байна. За мобайл платформ гэж байна тий. Одоо мобайл дээр хүн болгон мобайл платформ мобайл ашиглаж байгаа, утас ашиглаж байгаа. Одоо саяны өмнө дурдсан процесс дата UI портал платформ дээр хийсэн бүх боломжууд манай мобайл дээр бүгд асуудалгүй процесс рендеринг, пэйж рендеринг хийгээд ажиллана. За тэгээд дээрх боломжуудыг скил болгож ашиглаад бас мобайл дээр энийг эйжент болгож нэвтрүүлсэн байна. За саяны өмнө ярьсанчлан бас мобайл дээр яг зориулсан пэйжийг эйжентээр үүсгэж боломжтой болсон. Мөн хөгжүүлэгчийн промпт дээр ажиллаж тухайн процессыг одоо энэ дээр хамгийн гоё юм нь болохоор өмнө нь болохоор мобайлыг зөвхөн веб рүүгээ орж тохиргоо болон янз бүрийн засварыг хийдэг байсан шүү дээ. Одоо энэ удаад мобайл дээр өөр дээр нь засварыг хийдэг боломжтой болсон. Энийг бас бид нэр AI-тэй хослуулж ажилуулдаг болгож байгаа. За бюджетийн санал болгож бас пэйжийг үүсгэдэг. Тэгээд энэ дээр бас мобайл туслагчтай болсон. Мобайл туслагч гэдэг нь болохоор энд үсэр болон хөгжүүлэгч зориулсан одоо тулгымцсан асуудал болон янз бүрийн алдаа асуудлаа чат ботоос асуугаад хариугаа хурдан шурхаа авах боломжтой болсон гэсэн үг. За IT платформ. За IT платформ бол төхөөрөмжийг илүү ухаалгаар ERP платформ дээр процесс байдлаар загварчилж
түүнийг ERP системээс удирдах, хянах боломжтой тийм үндсэн платформ байгаа. За энэ скил боломжуудыг ашиглаад бид нэр эйжент, IT эйжент гэдэг эйжент бас хөгжүүлсэн байгаа. Энэ нь бол илүү дээр скиллүүдээ сургаад тухайн төхөөрөмжийн уялдаа холбоо болон мэдээллийг хэрэглэгчид санал болгоно. Мөн дижитал твинтэй симуляц хийж, интеграц хийж ажиллана. За sysadmin платформ гэж. За энэ sysadmin платформ бол илүү бас нөгөө лог менежмент, лог файл дээр, логийн датан дээр анализ хийж түн дээр дүн шинжилгээ хийх байдлаар эйжент байна тэндээсээ хариу өгч хэрэглэгчдэд алерт өгөх реал тайм серверийн мэдээлэл өгөх гэх мэтчлэн ажил хөнгөвчлсөн. Заавал мэргэжлийн sysadmin-ий шаардлагагүйгээр эйжентээр серверийнхаа мэдээлэл болон үйлдэлийг бүсдүүлдэг тийм эйжент байгаа юм. За энэ дээр манай шинээр орж иж байгаа сүүлийн нэг жил платформ гэж орж ирж байгаа. Ерөөсөө одоо сүүлийн үед бүгд л одоо ярьж тэрэнд болж байгаа. Тэгээ манай дээр одоо платформ гэж яг юу юм бэ гэхээр ер нь бол AMN юу н эйжент гэж ерөөхдөө яг нэг зорилго тус бүрээрээ өөр эйжентүүд үүсгээд тэрийг доторх SQL-үүдээ атом процесс одоо саний өмнө ярьсан процессing платформ, дата платформ гэх мэт үндсэн бусад платформынхаа боломжуудыг скил болгож яг зорилт эйжентүүдөрөө холбож өгснөөр тэр нь хэрэглэгчийн промптээр суйрлаад яг аль эйжент рүүгээ орж ямар хариу өгөх вэ гэдгээ тохируулдаг тийм эйжент студиотой болсон байгаа. Платформ дээр өөрөө эйженттэй энд юусэр өөрөө эйжентийг үүсгээд скилээ тодорхойлох бүрэн боломжтой болсон. Энэ цаанаа SQL-үүдийг тухайн хэрэглэгчийн оруулсан промптоос ойлгож workflow-ыг автоматар ажиллуулдаг шийдвэр гаргаад үр дүнг хэрэглэгчдэд өгдөг болсон байна. За эйжент одоо end user-тэй бол ерөнхийдөө яг нэг чат бокс хэлбэрээр хэрэглэгчдэд хүрч байгаа. Энэ нь одоо өмнө хэрэглэгчдийн оруулсан дата historical датагаар хүлээж хадгалж аваад дараа нь тухайн хадгалсан зорилгын асуултын хүрээнд үргэлжлүүлээд хариулах ажиллах боломжтой болсон байна. За Vertex платформ дээр ашигласнаар ямар давуу үр дүнгууд гарч байгаа гэхээр хөгжүүлэлтийн хурд чанар зэргийг дээшлүүлж байгаа. Мэдээллийн шинжилгээ, процессын оновчлол дээшлэн, бизнесийн шийдвэрийг дэмжих ухаалаг орчин бий болж байгаа. Платформ эйжентүүдийг бизнес эрхлэгчид болон citizen developer-уудад нээж өгч шийдвэр гаргадаг болон хөгжүүлэх цаг хугацааг хэд дахин нэмж өгч байгаа. Тийм давуу тал үүсэж байна. Тэгээд динамик ажлын усгал бас угсарснаар тухайн бизнес эрхлэгч болон шийдвэр гаргаж байгаа хүмүүст илүү оюун хатан шийдвэр гаргалтууд өгч эйжент маань ажиллаж чадж байгаа гэсэн үг. За эсэд нь хэлэхэд Vertex платформын хөгжлийн чиглэл хандлага нь бол ер нь бол эйжентийн ир үе дээр манай платформ ирсэн. Эйжент бол зөвхөн технологи биш харин шинэ ажлын арга барил болоод байна. Бид процесс бичдэг байсан одоо эйжент сургаж эхэлж байна. Vertex платформ бол таны ээтэй ажиллах орчны эхлэл байх болно. Хамтдаа ирээдүйг зөвсөөлөх биш харин Vertex лоу код платформтой хамтдаа байгаарай. Та бүхэнд баярлалаа.